Гэрт нь очиж гэрийг нь ухаж төнгөццгөөё. Би тий өөрөө чи ингээд гэртээ гоё амьд цэцэг авч тавьсан. Вау. Бүр тэгж үзье. Тэгээ тоос мос ингэж үзье. Харин тий. Тэгээ би чи эрэхтэй бас өндөр хүдээ зээлмэл аваад хэрэг мэдэхгүй. Өмнөөс тэгж байгаагүй байхгүй. Яагаад? Гівгэн тарин солиорцсон. Гацарцсан. Нэр ингэсэ. Энэ заавал болох гэдэг. За сайн байцгаана уу? Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр золбоо нь өнөөдөр хаашаа явж байгаа юм бэ гэхлээр танаад зочлын нэвтрүүлгийнхаа ээлж дугаарыг хийх гээд Солонгосын Gangnam дүүрэг рүү явж байна. Оппан Gangnam Style. За тэгэхээр монголчууд маань одоо дийлийнх нь мэдж байгаа бох те Солонгосын Gangnam дүүрэг бол ер нь нэлээд баячууд нь амьдардаг дүүрэг. Тэгээд энэ дүүрэгт нь манай Монгол нэг бүсгүй амьдардаг гээд тэгээд тэдний гэрт нь очиж сонирхох гээд явж гин. Өнөөдрийн бичлэг бол маш сонирхолтой бичлэг болно гэдэгт бэри итгэлтэй байна. Миний одоо энэ амьдарч байгаа дүүрэг Гүри гэдэг нэртэй дүүрэг байхгүй юу? Энэ хайраас монголчууд айгүйх амьдардаг. Яагаад гэвэл ерөнхийдөө байр нь хямдхан. Сөүлд яг хотын төвөөрөө бол байр нь маш үнэтэй болдог. Тэгээд Gangnam, Yeongsam, Pampu гэдэг ер нь тэр аваар бол үн ханш нь бол тэнгэрт тулсан үнэтэй байдаг. Бүгдээрээ өнөөдөр танаад зочлын нэвтрүүлгийнхаа эзэн дээр очиод байртай танилцаад хөргөчийг нь ухаж үзээд байрандаа сарын хэдийг төлтийн хэдэн төгрөгийн түрээстэй газ тог усны хэдэн төгрөг гардыг ингээд бүр нэгэнгүү та бүхэндээ очиж танилцуулнаа. Гэрийг нь сайхан ухаж ухаж төнгөчий гэдэг лөө. Ухаж төнгөч юу гэдэг лээ? Ухаж төнгөчий гэдэг хаа тий. За би буруу ярьж магадгүй шүү. Зөв болгоод коммент сект бичээд үлдээчээрээ. Гэрт нь очиж гэрийг нь ухаж төнгөццгөөё. Тэгээ би ойртоо ерөөсөө танаад зочлын нэвтрүүлгээ хийгээгүй шүү те. Ер нь нэлээд удаан хийсэнгүү. За Монголд бол нэг хийсэн. Тэгээд Солонгост бол нэлээд хийгээгүй. Хамгийн сүүлд хийн орсноос мартчихж. Удаан хийгээгүй байж байгаа тийм гэсэн чинь сэтгэл үнэхээр гоё юм аа. Очиж айлын хөргөч уух гоё үү. Тэгээ би зүгээр ингэж бичлэг хийхтэйш биш. Ерөнхийдөө заяа айл руу орохоор ингэж айллыг ингэж ухаж төгсөх айгу дуртай. Хөргөчийн ухаад ингэ те. Шкафын уудлах хэрнээ айгу тийм дуртай. Манай найзууд мэдэндээ үеэл Наскагийнхаа гэр мэрт очиж штэ. Тэгмүүд ингэж гэрийн ухаал ингэж гэрийг ингэж хараад яваад байхгүй. Тэгэхээр нэг ихнэр нь ууралтай. Чи одоо хаашаа юм бэ? Хадам мэж шиг орж ирээл зүгээр хөргөч ухаал хамаг байдаг юм ухаадах ингэ загиндаг байхгүй юу. За тэгээ айл руугаа явж явах замдаа үзэгчтэй би бас нэг сонирхолтой мэдээг дуулгая л да. Ямар мэдээ вэ гэхлээр миний саяхан гаргасан цэг гэ дуу байгаа шүү дээ. Тэр цэг гэ дууг би анхлаад нэг өөр хувилбараар гаргах гэжсэн байхгүй юу. Арай нэг хөгжилтэй хувилбараар. Тэгээ яагаад хөгжилтэй хувилбараар нь гаргаагүй юм бэ гэхлээр хэд хэдэн үнээс асууж үзсэн байхгүй юу. Энэ хоёр хувилбарын аль нь гоё байна гэсэн дийлийнх нь жоохон уйдхартаан дээр байна. Хөгжилтэй нь жоохон тийм дууныхаа үг тэр агуулгатаа нь авцалдахгүй байгаа учраас яг уйдхартааг нь гаргацсан дээр юм байна гэдэг нэг хоёр дахь хувилбарыг сонгоод клипээ татсан л да. Яг тэр хөгжилтэй хувилбараа би Facebook дээр оруулсан байсан л да. Тэгээд YouTube-д бас сонсоогүй хүмүүс байж магадгүй шүү дээ. Тэр хүмүүстээ зориулаад арай хөгжилтэй хувилбарыг нь би та бүхэндээ одоо сонсуулъя. Та бүхэн бас сонсож үзээд яг хөгжилтэй хувилбарн дээр нөө айсгүй жоохон уйдхартаа яг өмнөх гаргасан дээр нөө тэгээ комент сект бичиж үлдээгээрээ. Тэгээ комент сект ер нь комент их бичээрээ та нар маань. Манай үзэгчид ер нь айгүй сонь ингээд комент бичихгүй ингээд гээл үзээл subscribe аач дарахгүй гээл үзээл гой subscribe-ийн тоон нэмэгдээ тэгээд үзэгчид ингээд комент бичээд үлдээхээр айгу бичлэг хийх тийм сэтэл урам өгдөг байхгүй юу. Бичлэг оруулангууд ингээд комент нь айгу цөөхөн ч юм уу үзэл тентэр нь айгу жоохон болохоор ингээд хийх нэг идэх хүч өгдөн шүү дээ. Тэр нь ингээд жоохон буурдаг гэх юм уу. Би өөрөө хичээх ёстой л доо. Гэхдээ бас та нар бас хамт хичээч гэдэггүй. Бүгдээрээ хамт хичээе л да. Яа цэг гэдэг дууныхаа хувилбарыг сонсч үзье. Йоо! Явтаadi удаан төвчлээ боллоо бас хамлаа. Ядаж түлдэх итгэл сэтгэл үйтэрч бас цаслаа. Битүү зарчих гэрүүлийн зай зүр цэглүүлж дуусган болий. Бүтэн байгаа дээрээ эндээс холтоор биш эзээ. Йоо! Цэг тавьсан ганцаа би гэж иргэж ирэхгүй. Тэг тоноос бүхнийг ихлүүлэн дихтэй чамгүйгээ. Шилээ харсан бол би яг эргэж харахгүй. Шинээр ихсэн бол би чамд зай гаргахгүй. Шилээ харсан бол би яг эргэж харахгүй.
hands up. Иймэрхүү маркаар хөгжилтөө Наян амар гоё гостой. За нэг иймэрхүү маркаар аян арай нэг гоё хөгжилтөө цоглог нэг хөгжилтөө нэлээд хүмүүсээс асууж үзээд дийлэн хүмүүс нь за жоохон уйтгартай аян дээр юм байна гэд. Тэгээ сая Facebook дээр оруулсан чинь хандлага нь эсэргээрээ байсан байхгүй юу? Та бүхэн тэр Facebook-д миний оруулсан яг тэр бичлэгийн дор хүмүүсээс сэтгэлийг унших юм бол баг хүүе энэ аян айгуу гоё байсан биз дээ. Гоё цоглог те. Дийлэн хүмүүс бичсэн байсан. Тэгээд бас энэ аян дээр нь гаргачвал бас сонирхолтой ч юм уу гэсэн бодол сүүлийн бодогдоод байгаа. Энэ аян дээр нь бас дахиад нэг гаргаад дахиад шинэ клип хийж магадгүй шүү. Золбоо нэр сүүлийн үед уран бүтээлээ ер нь жоохон идэвхтэй хий гэж бодож байгаа. Одоо удахгүй бас нэг гоё дуу гаргана. За ямар тач. Өнөөдөр та. Ямар тач. Тэгээ бүгдээрээ танаа зочлын нэвтрүүлэгтээ хамт байгаарай. Өнөөдөр маш сонирхолтой зочин оролцож байгаа шүү. Тэгээд бүгдээрээ гэрт нь очиод уулзцаая. За сайн байна уу? Сайн бацгаана уу? Золбог ТV-г үзэж байгаа үзэгчдээ өнөөдрийн мэндийг хүргэе. За намайг Сарангой гэдэг. Солонгос улсад ажиллаж амьдраад, сураад ерөөхдөө баггүй хугацааг өнгөрөөсөн байна. Тэгээд өнөөдөр манай гэрт хүрэлцэн ирсэнд баярлалаа. Манай гэрт тавтай морил. Танад зочлоо гэдэг нэвтрүүлгийн маань хамгийн гол зорилго нь гэрийг нь бүр юу ч үлдээхгүй ухаж төгсчих. Тий. Хөрөгчийн нухан, гутлын шкафын нухан, эмхтэй болохоор хувцсны шкафыг ухаж болохгүй байх. Тэгээд тэрнээс бусдах бүгдийг ухаад. За ямар ч байсан орж ирээд шууд гэрээ танилцуулах юм байна. Тэгээд би болохоор яг энэ гэртээ орж ирээд 3 жил гаруй хугацаа болж байна. Тэгээд өмнө нь болохоор one room амьдардаг гэсэн байхгүй. Тэгээд энэ болохоор two room гэж явдаг, хоёр өрөө. Тэгээд үүднээс орж ирээ мэдээж гутлын шкаф. Гутлын шкафа харуулна гинэ. Тий, харуулна, заавал харуулна. За нэг юм рүү. Бас их гуталтай юм байна шүү. Гайгүй юу? Гайгүй. Ер нь нэг тийм ихтэй бол орохгүй. Тэгээ энэ өсгийтэй гуталнууд бол нэг ч өмсгдөг байгаа. Солонгос ч өсгийтэй гутал өмсөх газар олдохгүй. Гэтэ яг нэг эмхтэй хүн юм болохоор янз бүрийн сэлмэл болонгот нь гутлаа ингээд гоё сандалнуудаа аваад тавьчихсан. Тэгээд дараа нь бас өмсөх юу болдох байлгүй те. За ийшээ болохоор хувцсны үлгүүр байна. Үдний. За тэгээ энэ миний фитнесийн хувцс. Тэгээ энэ миний танилцуулга. Толныхаа ард юугаа хийцэн. Зонтгнуудаа толны. Би нэг юм ил юм байлгах амар дург байхгүй. Тэгээ харах юм бол жоохон бүх юмнууд нь нэг юм даалт цэцтэй байд шүү. Надтай адилхан юм байна. Яг орч ирээл харахад бол айгүй гоё эмх цэцтэй. Тий, ер нь ил юм байхгүй ингээд дотор бүр ингээд бүгдийн даалтан гэж эмхэлгүй л. За тэгээ өнөртэй бас бол би бас айгүй баг хэрэгэлдэг. Ер нь анх Солонгост ирчээд айгүй их өнөртэй устай байсан. Тэгээд яг Солонгос ч гэхдээ нэг тийм айхтар хурц өнөр их шаардлага байдаггүй шүү дээ. Тэгээд ихэнхийн ээж руугаа явуулаа. Тэгээд одоо нэг маш зөөлөн өнөртэй нүд нь үлдсэн байгаа. За тэгээд Солонгос нэрийн нүдний харам утсан. Харааны шил зүүдэг. Тийм үү. Тэгээд нэг баахан харааны шилтэй. Тийм байна. Ер нь бол яг гарахаасаа өмнө өнөртэй усаа түрхээ толиндоо хараад гутлаа өмсөд хуцаа өмсөд гарчт юм шүү дээ. Яг энэ хэсэгтэй бол. Тэр доотлын том хайрцаг юу юм бол? Энэ болохоор илүү дутуу янз юмнуудаа хийчтiin. Массажны хэрэглэхгүй зарим юмнуудаа. Тэр яг нэг ийм юмнууд ч амар муухай харагдаад идэв. Тэд нэрээ ангид хийчихсэн. Стогоо сэрхэн амьдсан байна. За тэгээд шууд ийшээ хаашаа гарах вэ? Шууд ингээ орох гэж. Ингээд танилцуулж байгаа. Тэгээ. За тэгээ нар зөв тарих юм байна тий. Нар зөв тарих. За энэ уусаа мэдж байгаа зү тий нэг зөөлхөө найзууд орж ирэх юм бол кино минь үзэхээр болоод энийг эндээ тавьж байгаа хөвтөд ингээ үздэг. Нэг юу гэдэг итгэлээ Солонгос. Энийг уу сандал. Сандлал биш зөөлөл яварч ирсэн нэг юу гэдгийг. Энэ болохоор анх орж ирэхэд догол өрөө байсан байхгүй юу хоосон. Тэгээд харанхуй өрөөрөө өрөөгөр ашиглаж байсан байхгүй. Тэгээд сүүлдээ нөгөө нэг хэрэглэхгүй навчнууд маань илүү их болоод ирэнгот нь дээш нь шилжүүлээд энийгээ би зүгээр юм хичээлийн хийдэг. Юу гэдэг вүлээ? Хичээлийн өрөө. Тийм, хичээлийн өрөө юм уу? Би яг нэг багын тийм хөхт байсан байхгүй нэг юм буланд эсвэл юм лааны гэрэл мэрэл айгу төвлөрч суудаг. Тэрний зангаа тавиагүй гэх юм уу? Ер нь эндээ айгу төвлөрөөд хичээлээ. За гэрлийн насаагаад энэ өрөөндөө сууж агаад гоё хичээлээ хийд юм байна. Энэгээс ном айгу харагдчих. Ном их уншдаг өөрөө.
Гэхдээ да уншдаг хүний хажууд бол уншдаггүй. Уншдаг миний хажууд бол амар уншдаг. Тийм бол уншин хаа нэг жоохон ер нь ном барьж авах дуртай. Монгол явах юм бол дандаа ном авч уншдаг. Тэгэхгүй бол энэс нэг солонгос хэл сураад монгол хэлээ айгу мартаад гадаадаар дунд нь оруулж яриад нэг чил ганцаараа гадаад хэлтэй байгаа згэлээд. Гэхдээ тэр чинь бол бүр яах аргагүй ингээд заримдаа өөрийн мэдлгүй солонгос хэл ингээд орж ирээд байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол хэлний баялгаа сайжруулахын тулд монгол номнууд бас их унших нь зөв гэж бодож монгол ном их уншдаг. За ихэн цааш юм дээ ер нь уншнаа. За хөшгөө хас болно ер нь тэр юм гэсэн шүү. Тэгэд тэнд нэг монгол харагдсан. Энэ нөгөө нэг ийм цонхтой энэ ч угаасаа ингээд тэр чигтээ байгаагүй нэг цонхтой болохоор цонхыг тэгэл далдлахын тулд энэ мөнгөний мод энэ мод мөнгө олж өгдөг юм уу? Тэгдэг гэсэн ийм шар мар энэ юу ч юм. Хажууд нь байгаа архин нь ямар? Энэ яах вэ? Монголоос тэгэл нэг монгол архиа авчирсан тэгээд. Шинээр байгаа юм уу? Үгүй. Дууссан юм уу? Дуусаагүй. Энэ би ягаа. Бас ууцсан биш үү? Манай ах ирээд тэр чинь шинэ жилээр хүргэн ах солонгос байдаг байхгүй? Хайда нэг ах тийм манай найзууд нь ирэхээр нэг хундаг татуулчтай юм шүү дээ. Тэгэж штэ. Тэгээд уурлаад битгий бүгдийг нуучих гэдгийгсэн чи жоохон. Өөрөө уудаггүй юм. Би бүр уудаггүй гэчүүл хотлоо ирсэн болчихно. За. Тэгтээ уудаг гэхээр одоо угаагүй 2 3 4 жил болж байна уу? Нэрээ юу? Тий, яг огт амсаагүй юу? Уу яг нэг за водка бол бүр ерөөсөө амсаагүй. За. Зүгээр нөгөө нэг шампань, мигжүү ч юм уу тэрийг бол нэг ганц нэг 2 хон. Сайн даж бишээ. Толгоос амар хөддөг. Тэг би яг нэг 21 22 тань ийд нөгөө шооддаг үе штэ. Тэр үедээ болол лүү гэдэг чинь за лүүн чааш. Ер нь бол нилээн уудаг байсан. Нилээн ч гэх шиг. Яг уугаад даадаг гэх юм уу? Тэг бас нэг шоудаж моодахта уучдаг гэсэн. Одоо бол бүр үнэхээр өстой цанаасаа бүр ингээд би чинь дэлхээж болжтэй юм байлээ. Тэгээд би бүр имлэгт үзүүлээд. Бараг Монгол арх уусан баг шүү. Найзтайгаа. Тэг бүр 7 хоног миний толгоо өвдөөд. Тэг бүр ямар ч толгооны юм дарагдахгүй. Сүүлдээ имлэгт очоод тэгэл үзүүлсэн чинь ер нь алахгүй л бол чамд бол зөхгүй байна. Одоо ер нь болоо гэдэг юу өгсөн. Тэгээд певж гэсэндээ нэг 3-ыг уухал юм бол тэгэл маргааш нь босхгүй. Одоо л яг нэгээс хэтэрхий болчихсон. Одоо л ер нь хаяад гарахаар нэгийг л ууд юм шүү дээ. Тий, нэгийг л. Түүнээс л огтуухаа болоод юм лээ. Сэтгэл хөдлөл 2. Тэгээд бүр нэг огт могт хутлаа штэ. Энэ айгу хөөрхөн буудан байна 2 хүний те. Тий 2 хүний нөгөө нэг анханаас энэ бол буудан бол байсан. Тэгээд буудан ширээ зурагт яг эднэр л байсан. Бусдын ер нь өөрөө бүгдийг тогтчулсан. Тэгээ би өөрөө нөгөө нэг харж байгаа сте ай бүрий бэж өнгөнд айгуу дуртай. Цагаан өнгө. Тийм цагаан өнгөнд дуртай. Яна би эндээс юу ялгарч байна. Ялгарч байна. Тэгээд эн чинь яг ингээ орж ирэхээр манайх чинь доотлын давхар учраас таазан намхан. Тэгэхээр энэ дээр нэг юм хар өнгөнүүд ороод ирэх юм бол бүр нэг юм жижиг нэг юм чаашиг гэх юм уу? Би нэг давхар шиг харагдах гадайсан болохоор найл болох цайвар өнгөөр бүгдийн л цайвар болгоод тавьчихсан. Яа, энэ гоё юм 2 хүний судалтай буудан тань байна. Тэгээ энэ дээр хөлөө тавьж байгаа телевизээр үздэг үү? Тэгэж хөлөөч тавина, идэх юмнууд авч тавина. Эсвэл заримдаа ингээ доороо нөгөө явган сууж байгаад. Харин яг солонгосчууд энэ шигтаагийн дээр хөлөө тавьж байгаа телевизээр үздэг те. Би яг ингээ тавихаар нэг Европ хүмүүс ер нь бас монголчууд айгүй дургууттай юм байна. Ширээн дээр хөлөө тавьж. Ширээн дээр хөлөө. Би хэд хэдэн үнээр тийг загнуулжсэн байхгүй юу? Муутай кинцаана. Ганцаар намайг загнах юм байгаа. Ганцаараа юм чи тэгэл. Ер нь бол яг энэ байрыг анх нөгөө сонгох болсон бас хамгийн том шалтгаан бол яг орж ирээд энэ галтгооны энэ хэсэг бол надад бүр айгүй таалагдсан. Яг нэг юм гэртээ болохоороо гэл хүмүүс нэг боддог штэ нэг ийм өнгөтэй галтгоотой болно гэж. Би болохоор нэг юм байгалийн модон өнгө айгүй дуртай. Тэгээд яг тэр өнгөөр байсан. Би тий өөрөө чи ингээд гэртээ гоё амьд цэцэг авч тавьсан. Вау. Ер нь бол цэцэг их авдаг л да гэртээ. Гэтэ ингээд нэг цочин мочин чирэх ч юм уу бас гоё ингээд. Бас цэцгийн дуртай юу юм. Айгу дуртай. Би дандаа өөртөө цэцэг авдаг л нэг зураг мурга аваад хэрхэн ч хамаа цэцэг өгөөд идэв ингээд идэв. Харин тийм ээ. Ер нь сториж үзэхэд айгу цэцэг ахуулсан юу. Тэгэл сайхан өөрт. Яг манай энэ хажууд талд байдаг байхгүй юу? Хоол хийсэн гэсэн ямар хоол хийсэн юм бол? За ёстой баг миний цайны ганц шүү. Камжаажигээ. Камжаажигээ? Камжаажигээ гэж хоол хийдэг лөө? Күчүүд жанжигээ. Күчүүд жанжигээ? Юу гэдэг лээ? Би бол камжаажигээ л гэж мэднэ.
Төмстөө жигээ юм уу те? Тийм төмстэй жигээ. Вау. За жоохон биш амсчсны хол. Би ер нь дандаа солонгос сол гэж яддаг. Тэр дундаа жигээ. Гоё амттай харагч. За энд тэгэл яах вэ? Ямар гоё замбраатай амьд тийм. Тэгэл Вау. Яа. Энэ сайн миний авчирсан ч их. Тийм. Монголоос надад хэрэгцүүлж гисэн баярлаа. Энэ имийн сан байна. Тийм. Яа бас аюу витамин ууд юм байна те. Уухгүй энэ бүр хуцаанд дуусч байгаа. Тэр минь аваад хайсан дээр юм шүү. Арай дуусах байгаа байхгүй юу? Витамин ёстой нэг ууж чаддгүй төрлийн хүн. Гэхдээ ер нь бол тэгээ тархлаа сулраад иргээрээ л ууч тийм. Тэр юм. Янзын гоо замбраатай юм байна. Яг хоёулынгийн нэг ялгаа нь юу гэхээр би ерөнхийдөө цэвэрхэн амьдардаг юмнууд айгу нуудаг. Гэхдээ яг ийм их онгоолгоод үзэх юм бол амар замбрааг байхгүй юм. Тэгэхээр чинь тэр чинь ямар замбраатай байдаг. Би доторхын цэвэрлэггүй шалтгаан байгаа байхгүй юу? Яг тэгэхээр эрэгтэй хүн бүр хитрхий доторхын хүртэл ингээд цэвэрлээд унах юм бол эмэгтэй хүмүүс айгу ядаргаатай болцдог гэхээр нь за би ерөнхийдөө эмэгтэй хүн хамт амьддаг юм. Үгүй л дээ. Тэгээ гэсэн үг лээ. Тэгээд тэр чинь ганцаар амьдарч байгаа юм чинь тэгээ хүнд ядаргаатай биш юм. Би тэгээ сурчвал яхан зуршил авчвал надад аюу хэцүү. Үгүй яага ядаргаатай гэж. Бүр нэг OCD гэдэг штэ нэг ингээд юм болох нэг ингээл. Тийм биш л болвол ерөн цэгцтэй байх бол миний хувьд бол гэр цэвэрлэх бол би бол аль болох дотор талаадаа л дандаа цэвэрхэн цэгцтэй бай. Үгүй тэгээ энийг би боддгийн хамаагүй гэж юу? Хамаагүй штэ. Өөдөө. Одоо жишээлбэл эдгээр чинь ингээл вау. Ингээл шууд ингээл авахд энд нэг цэгцэрэхгүй байх боломжгүй байгаа зү тийм. Тийм байна. Тийм чи одоо жишээлбэл энэ минүүгээрээ байж байгаа бол энийг ингээд тавьчихад жоохон цэгцэхгүй байна. Эднэр одоо жишээл энэ цэгцлэх нэг юм янз янз юмнууд байдаг штэ. Тэд нар байх юм бол эн чинь ингээд юмнууд аваад хэрэгэл чинь цэгцэхгүй байх юм ямар ч аргагүй. Тийм байна. гэж боддөө штэ. Вау. За яасан би зүгээр. Би өөрөө яг энэ доторх нэг ухаа үзэхээр аюу тийм жоохон бохир амьдэрдэг болох. Тэгвэл тийм цэгцтэй цэвэрхэн амьдэрдэг биш л юм шиг. Дээдлүүдийг харах юм бол бас unbelievable. Зүгээр. Вау. Яг ингэ юмнууд аваад шил цоглуулдаг насан дээрээ ирсэн. Барайны шил цоглуулдаг насан дээрээ ирсэн. Юм хайж чадахгүй ингээд бүгдийг угаагаад. Гэхдээ эдгээр чинь аюу хэрэг болдог. Тэг хаяа хэрэг болно энэ хоолны сав маа барайны шил хэрэг болдог. Тэр вайн жам биш те? Вайнууд юм уу? Харин хэлсэн шүү дээ. Хаана ганц класс юм шүү дээ. Найзууд ирнэ баяр ёслоор чинь нэг байх л өстэй зүйл баг. За энэ нь болохоор зүгээр бас. Вау. Энэ угаасаа ер нь бол ингэж амьддаг те? Намаг ирнэ гэдэг яг ингэж миний үст. Төмөн мэднэ гэдэг шиг. Манай найзууд гэрийнхэн ч мэднэ. Эргүүлж мэргүүлт юм уу? Ингээ авчих юм шүү те? Тийм. Ингээ чи харин ямар ч зэрэггүй байх боломжгүй байгаа зү те. Юмаа хийгээд цаагаал тийм. Эднэрийг чинь бүгд ингээл яачаар чинь наашаа цаашаа болох ямар ч боломжгүй. Одоо эднэр жишээл ингээл уурагнууд ингээл авчих. Тэр нэг юм асуучих уу? Одоо яг өөрөө ингэж амьдэрдэг байж байгаа заяа. Эрэгтэй хүнтэй хамт амьдраад тэгсэн чинь энийг ингээд замбраагүй тавиад эхлүүл уурч өрхөө. Угаасаа л эрэгтэй хүн чинь байглаасаа л тийм шүү дээ. Гэтэ би нэг тийм эрэгтэй хүнтэй учирж байгаагүй миний эргэн тойронд ч байхгүй. Ер нь бүгд цэвэрхэн хүмүүс юм. Манай аа бол бүр аимшигтай цэвэрхэн хүн. Бүр ингээд бүх юм жимбийлэгдэг. Харин тийм. Манай хүргэх ч гэсэндээ бүр аюу цэвэрхэн хүн байдаг байхгүй. Тэгээ миний уулзчихсан залууч ч гэсэндээ ер нь бүгдээрээ л тийм цэвэрхэн зэгцтэй л байсан. Эсвэл би тийм хүмүүс сонгож байсан. Тэгээд сонгосон баг. Сонгосон баг. Их тийм ах тэрэн дээр бол нэг тийж бодож байгаагүй юм байна. Уур хүрх юм байна. Тэгээд би ягаад цаашаа уурлна гэж бодсон гэж. Тийм байна. Би ингээ юмудаа татгшаа ингээ замраагүй шүү дээ ингээ. Гэхдээ эрэгтэй хүн тийм байж болно шүү дээ гэсэн чи ягаад тийм байх хэрэгтэй юм гэхээр ер нь тэгвэл яг өөрөө ч юм болохоор би цэвэрхэн хэрнээсээ бусад хүний хандлаганаас болоод би цэвэрхэн тийг зэгцэлдэггүй гэдэг чинь айгу буруу байхгүй. Өөрөө үнэхээр зэгцэлмээр байгаад юм бол тэгэл ер нь бусдын юу надад бол бүр үнэхээр төвч хамаагүй л гэж бод. Бусдын ер нь тэр шүүмж бол нэг тоодгүй тий. Яах хин тамаатай. Тэгвэл айгу мундаг юм шүү дээ. Би чинь бас нэг бусдын юм. Гэтэ тийм тий өөрөө чи юм хүмийг үзэхээр тэр тэгээд энэ ингээд нэг юу хин тамаатай юм бэ гэл ер нь тийм шүү. Би багасаа тийм манай аав ичэрч надад юу ч хэлж байгаагүй. Солонгос руу ирэхш тэр нөгөө юу муугаа би бол ер нь аав ичтэй ч хэлээгүй байж байгаа. Шилтгаан биш. Зориг ирэх болсон юу илээ харин яг ингэдэг байхгүй. Солонгосоор төлөвлөгөө шилтгаан зориг. Одоо энэ бичлэг тавигдаад өөрөө чинь бас яг хөө мэдээж дэмжиж байгаа хүмүүс байгаас янз бүрээр ингэ бичмждэг зүгээр ингэ хаамаагүй муулдаг ингэ өөлдөг голдог одоо чи энийг ягч бас тэр юм төрс тоохгүй юу?
Яг уу. Бүр ер нь ерөөсөө үгүй тоодог байсан бод би бас ингэж ганцаараа ч юм уу Солонгост ирэхгүйсэн байхгүй. Хүний үгийг нөгөө чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг төрөл. Яг нэг өөрийнхоороо хитрхий жоох өөрийнхоороо гэх юм. Тэгээд тэр нь тэгэл сайн талж байна, муу талж байна тэгээд. Би л юм чи одоо угасаал нэг юм хүн юм чи одоо яах юм бэ те. Энэ доотлын хараас. Вау. Хүү, когома иддэм шүү дээ. Дэглэн байх гэсэн чи баригдахгүй байна. Улирал солигдоод уг нь би нэг 14 он заа байхгүй юу. Огцон бараад ихний 7 хоног. Унангаа алдсан. Тархлаа чи бүр айгүй муудчихсан юм билээ шүү дээ. Стова имхцсэн амьдрт юм байна. За одоо яг нөгөө миний нөгөө хүсэн хүлээсэн цаг гэх шиг хөргөчин доторх нь вау. Хүү. Чи хайши нөгөө. Вэ. 24 цагийн төлбөр тарахаар гэнэ гоё юмудаа байрлуулаад тэгээд хүмүүс хөдөлтөж авахад эвтэйхэн болгоод өрөө тарьсан байд. Тэгээ би танаа ингээ хөргөчин чинь уудалж үзээд яг ийм байх юм бол баг тэр ундаанаас нэгийг авч уухаас санаа зовх юм байна. Яагаад? Мэдгүй муухай болох юм шиг санагдав. Гэхдээ муухай болж л дээ гэлээ эний чинь тэгэл буцаагаал ингээл янзлахад чинь бас нэг амар. Гэхдээ би тэгтээ нэг тийж амар үглээд байдаг юм байна. Тийм үү. Оо энийгээ ингэсэн байна, тэгсэн байна гэж бодлоо. Тэггүй юу те. Энд тэгсэн байна. Энд вайн харагдчихээн. За энэ хоолны амтлагчуд байна, энд жимс байна, кимчи байна. Чи өөрөө бас панчаан идэв юм уу? Заггүй наадах чинь зүгээр. Удалж авт юм уу те? Панчаан хүртлээ бац арай болоогүй. Панчаан харагдчихээн. Панчаанаа би яг нэг авдаг газар гэдэг юм амттай. Энд бас панчаан харагдчихээн. Энэ нөгөө нэг зеро кола, тэ бакас, тэ хоол шингээд юм байна. Ус харагдчихээн. За ийшээ алим ногоо торт. Торт мар татмаас ямар юмных нь яг юм нэвтлэгч. За энд гоё ингээд сангчуу, ногоо, лууван, сонгин, ногоонуудаа ичт юм байна. Өндөг, шар тос, арт. Ямар мэдээ шар тос. За тэгээ энэ нь амтлагчд байх шиг байна тийм. Хэрэгтэй юмнууд. Энэ бас нөгөө миний авчсан шоколад Баярлалаа. харагдчих. За дээдлийн харлаа. Одоо доор нь юу байгааг харцгаая. Доор нь тэгэл хөлтөөгчөнд. Йоо. Санаа зомоор юм бэ. Ямар амар замбраатай бэ? Би айгүйх танаа туслыг хийжсэн л да. Тэгэхээр яг ингэж амар замбраатайгыг наахад бол харж байгаа байхгүй юу? Тэсэн жимснүүд. Тэгээ нөө махнуудаа. Дахианы махнууд энэ тий? Дахиа, өхөр, хай. Бууцын өөрөө ирсэн үү? Үгүй, манай ээж сая хавар ирсэн байхгүй юу? Энэ бүр ингээ хоёулангийн дүүртэл нь бууз. Хуушур хүртэл хийгээ. Хуушур бас үлдээ явцсан юм шүү тий. Тий, банш маш. Одоо ингэ дуусах байгаа байхгүй юу? Манай харин гэрийнхэн чи ер нь тийм бүтээрээ. Хоолнд айгуу сайн. Яг ингээл бүх юм өөрөө хийгээл миний гар ерөөсөө хүрээгүй. Өөрөө би амтгүй хоолол идэж чаддгүй хүн. Ирээдүйн нөхөрчин ч юм уу найзлаач ингээд жоо амтгүй хоол хийж шууд идэхгүй юу? Тэр миний нөхөр болохгүй. Тийм үү? Яараа тийм үү? Нэрээ шүү. Тэгвэл заавал надад өвчнөө сонголт вэ штэ. Заавал би тийм хоол хийж чаддгүй хэрэгтэй юм. За хөргөчнөөсөө урагшлаад энэ ямар жижигхэн хайрц вэ? Юу байгаа вэ дотор нь? Хогийн сав. Хогийн сав юм уу? Харин тийм орч хогийн сав ч харагдахгүйсэн хаана гомбол гэж. Тийм хогийн сав. Хогийн сав нүртэл цагаан байх юм уу? Харин хэлсэн штэ нэ жижиг өөрөө болохоор ч юмудаа цагаан их бол. Гой хогоо бас ялгаж хайдаг бох те. Ухасаа Солонгост ч ялгаж штэ. Тийм. Энэ чинь болохоор жирийн хогнууд нэ доор нь бас хог мог нүртэл имх замбраатай. Яас юм чи зүгээр хайрцагын дотор ингээл хийгээл эний чи ингээл гаргаал хаяа штэ. Наа чи баг хогийн шкаф нь миний нөгөө хувцсны шкафнаас цэвэр. Хог ой ялаа. Йоо энэ хараа. Йоо энэ одоо баг л нэрээ. Тийм тэгэл энэ дээр нөгөө энэ дээр нь гуут муут янз янз. Тогны нөгөө нэг юу муу шиш тийм ч те. Энийг би нэрээ бас хэлмээр зүгээр санагдсан мэддэг хүмүүс байдаг л. Хүргэлтийн янз янз юм шиг хаяг утас мотос ингээ бичсэн байдаг штэ нэрмэр. Тийм. Тэрийг цаавал арилгаж байгаарэ. Би яасан гэдгсэн чинь ер нь бол хог могоо амар ангилж хайдаг байхгүй тэгээд бүр ганцхан удаа корн салаад гэдэг штэ. Тэрийг идээг ингээд нэг хэд хонцсон. Тэгээд тэрийг би элбан сэрийг энгийн хог руугаа хайчихгүй юу. Тэгсэн чинь надаа торгуул ирээ. Тэг бүр ингээ хамгийн амар энэ нөгөө нэг хогийг чи ингээ бүгдийн затлангуудаа энийг би хэрглэж мэддэггүй байхдаа ингээд тэгбэнийхээ нөгөө хаягтай хогоо хайцсан чинь миний хаяг тэгээд нөгөө нэг хоол руу хаях хэвээр амиг би энгийн хог руугаа хийцэн чи яг хоёулангийн яг зургийн дараа над руу явуулсан. Тэгээд би 100,000 оны торгуул тавьсан шүү дээ. 100,000 оноо? Тийм. Тэгээ ер нь нөгөө нэг ганцаараа амьдардаг чимэгтэй хүмүүс чинь бас нөгөө нэг аюулгүй байдал талаасаа бас
хаяг маяг. Тэгээд тэр хаягийн дээр ч одоо жишээл манахаас гаднаас орж ирж байгаа код мод ингээ бүгд бичээд байгаа юм чам. Тэгэхээр ер нь бүгдийн сайхан энэ үгээр ингээ стринг чинь шууд ингээ дарахаар арилждаг байхгүй. Тэгээд бас ганцаараа амьддаг ч юм уу. Ер нь Солонгост амьдарч байгаа бол тэр тал дээр бас илүү анхаармаар юм бэлээ. Энийг юу гэж бодож чинь? Энэ наа чи амар ус буслах чинь наан байх шиг үн тий. Тий. Юу юм бол? Энэ нөгөө нэг хоолны хогийн сав. Хоолны үлдэгдлээ хийгээд нөгөө вакуум. Тэг ингэчгээр ингээ вакуумлаад нөгөө үнэр танаар гарахгүй. Тэгээд шууд авч яваал. Асгах юм шүү дээ. За тэгээд энэ гой усуудаг аягууд нь сэрээс авахгүй нь энэ ус цэвэршүүлэгч байна. Гэт будаа агшагч нь бүх юм ер нь цагаан өнгөтэй юм тий. За телевизэр угаас цаанаасаа байсан юм уу? Өөр авсан юм уу? Энэ цаанаасаа би дандаа мэдээ үздэг. Тийм үү. Мэдэн дээр тавьсан. Тэг мэдээ үздэг насан дээр ирсэн. За ерөнхийдөө үзэгч бүхэн маань яг нэг давхрыг бол ойлгоцсон баг те. Ингээд товчхон харуулах юм бол ингээд тэр өрөөнд хөшгний цаана нь хичээл идэг өрөө байгаа. Энд чинь ингээд хувцтай. За одоо бүгдээрээ дээшээ гарч үзье. Вау, дээрээ бас амар том зайтай юм шиг те. Дээдлийн жижигэн гэж бодсон юм уу? Тий, дээдлийн өрөөг нь аягүй жижигхэн гэж утсан шүү дээ. За шатаараа гарч ирлээ. Тэгээ телевизэртайгаа энэ ч нэг гоё том цонхтой байна. Тэгээ орн бол цаанаасаа байсан юм шүү дээ. Тий. Энэ хөөрх юм намайг өстө бараг Солонгост анх ирсэн цагаас хойш байгаад миний бараг авдар шиг. Айгу зурагтаж мөрөгдсөн байгаас тий. Тийм байна. Хичээлийнхаа номнуудыг бүгдийг дээр нь болохоор тий. Нэг айл гэрий. Тийм байна. Яг л авдарна юм байна тий. Вау. Вэ. За энд бол ингээд яг өвлийн хувцснууд байгаа юм тий. Энэ Солонгосоор хангоо гэдэг хувцснуудаа өлгөө тавьчихдаг. Тэгээд ингээд тоос шараад арахгүй гэдэг бүгдийг бүтээгээ тавьсан юм шүү тий. Тэгэхгүй бол энэ сөөвл чинь бас айгуу тоостой. Тийм. Тоос орогч нь хүртэл цагаан юм байна. Сандал нь хүртэл цагаан юм байна. Ядаргатай бас. За хаачих уу? Одоо болно. Үтцсэн юм чи Энэ стори том тал байна. Энэ таланда их стори оруулах шиг байдаг тий. Ганц одоо тий. Байнга л энэ дээр. Сторины тал. Тэгээд гэрт угаасаа гоё том тал байхаар гоё ш тий. Тий, том тал байх. Ийшээ юу вэ? Ийшээ бос юм шүү дээ. Энэ чинь одоо бараг л нөгөө дресс рум. Дресс рум. Төрүүлээд орох уу? Энэ хараа. Найлын миг ивчихсэн биш юм. Юмаа зөөж байгаа даа. Гарахтаа тий. Ёо цүнх мөнхийн хараа. Хувц сондөр нь бүр жимбиж гинөө жимбиж ямар ч цэвэрх юм. Энэ шкаун цаанаасаа цагаан байсан юм уу те? Тийм ээ. За энэ арай ч энийг будтлаа бас. Цагаан хүнд бол. Энэ хувц хувцаа өлгөж тавьсан та бүхэн хараад байгаарай. За. Гоё эмх замбараатай амьдарч байгаа айл дээрсэн чи гоё юм шүү. Тэгээд ийшээ нь бас юм тавьсан баг шиг юм те. Бүр тэгэж үзье. Ингээд тоос мос ингэж үзье. Харин тий. Энд чи болохоор ингээд хасаа бол өстө өдөр болго харчтай юм аюу хэцүү. Яг манайх чи ингээд хоёр давхар болохоор амар их тоостой. Сөүл ч юм уу нэлээд тоостой гэдэг шүү дээ. Тэгээ гоо сайхны ширээ. Гоо сайхны ширээ тий. Тий. Тэгээ чи ингээд гоё будагнууд нь харагдчихээн. Чи нөө өсний сэнс хитүүлэн чи өгдүүлээ. Тий. Тэгээ чи нэг гоё толтой байна. Эдрийг удалчих юм уу? Тэгээ. Вау. Асуугаад угаасаа дуулах юм чи. Вау. За энэ чи опро шиг усны болтнууд нь харагдаж байна. Нойлын өрөө нь бас ямар том юм. Энэ барьж аяг жижиг юм болоо гэж харсан амар том нойлтой юм шүү дээ. Амар том нойл. Манай том өрөө шиг нойл шүү дээ. За харин. За энэ ч ингээд дүүшинд орчдөг юм байна. Энэ нэг шампунь, кондишн нэг боди ваш нарсан чинь нэг буудалд орохоор ингээд тавьсан биз дээ. Гурав ингээд. Тийм. Өнгөнгийн байхаар чинь амар тэнэг харагдаад. За тэгээд энэ байна нэ тий. Энд устос ч өөр усанд орт юм уу? Тийш тий. Тийш тий өөр яах юм. Би хүүхд мөхт тусна болоо гэж бодлоо. Юу гарах юм. Зөв. Энд ганцаар амьд тагсан мэт ягаад юм сайснаад байна. Наа чи нэг нь шүдэ байгаа. Би нөгөө нэг юу хэргэлдэг. Аппарат. Аппарат зүүж байгаа юм уу? Тийм. Аппарат даавгаан, аппаратныхаа савыг угаан. Ядаргаад. Яа. Нойл нүртэл ингээд юм цав цагаан байх юм уу те? Энэ танаас зөндөө гоё юм харагдаж байна. Юу чинь бүүм. Энэ болохоор нэг шалан алт юм билэ. Нойл нь шалан алт. Нойл нь шалан алдаг. Вау, амблаа. Тэгээ н усны дараа усанд орсны дараа марав айгу хурдан хатна. Солонгос олон жил амьдрахтаа нойл нь шалан халдаг
Би ч гэсэн анхудаа л. Гоё юм байна. За ерөнхийдөө ойлгомжтой тэр цаана 0 будаг шунхны ширээ тэгээ энэ чинь гоё юм шкафтай. Тэгээд энэний ард ханга байсан хувцас байсан. Тэгээд энэ чинь гоё том талтай. Энэ чинь алдарн тэгээ гоё орно. Тэгээд лизертэй тэгээ доошоо будаг юм шиг та. Өстой гоё байранд амьдарч юм байна. Энэ байр нь хэдэн төгрөгийн барьцаатай сард хэдийг төлдөг тог гааз гээд бүгд нийлээд хэд тавцаа болдог байранд амьдарч байгаа вэ? Яас хэцүү асуулт нэг. Энийг бол заавал хэлэх хэрэгтэй шүү. Энийг яагаад гэвэл заавал хэлэх хэрэгтэй. Үзэгчдээ энийг мэдэх гээд байдаг байхгүй юу? Яагаад гэвэл нэг Солонгос тэр нь байр. Тийм баха би нөгөө YouTube том тур гээд бас нэг бичлэг оруулсан чинь хэдийн байр вэ? Тэрийг хэлээч гэдсэн. Яа тэр хилчгээ нөгөө би чинь бас эргэн тойрны найз нөхөд гэрийнхэндээ загнуултын. Заахаа хэлчихё. Манайх болохоор 5 саяын барьцаатай. Сая 920 20 ч бас юу вэ? Сая 920 мянга. Тийм. Вон. Тэгийн гот чи хүмүүс хөөе чи ганцаараа яж байр нь ингэж их мөнгө төлөөд гээд тэгдэг байхгүй юу? За. Би болохоор ингэж боддгийг. Би өөрөө яг жипсүний яг гэртээ байдаг хүн байхгүй юу? Гэр тухтай. Тэгээд одоо манайх чинь ажилтай бол би алхаал орчдөг. Тийм болохоор ямар ч тийм стресс одоо машин тэрэгч надад хэрэг байхгүй. Тэр болгоныга химнээд гадуур одоо нураатах мөнгөө химнээд аль болох тухтай байхыг ер нь бол хичээдэг учраас байрандаа бол тэгж үнэтэй гэж юусаа сандаггүй тухтай байранд бол мөнгө гар татдаггүй гэх юм уу. Тэг манайх чинь байршилнаас үнэтэй байршилтаа ордог байхгүй. Тэглүүд хангнаан дүүрэгч. Тийм тэгээд харин ч бараг манайх хямдхандаа орно шүү. Хангнаан дүүрэгтэй дотор тийм. 3 жил болж ийн гэдэг чинь 3 жил. Одоо бол энэ байр нэлээд өссөн баг. Ер нь бол бараг л тэгэл 2 сая гараа авчт юм шүү дээ. Тийм, ер нь бол 2 сая гараа. Газ усан тэртэйгээ нийлээд. Тийм, би тийм нэг нарийн тооцоотой хүн биш болохоор тог яг тэд гарч юм аа чинь газ тэгдгийн гэдгээл тухай болгоно гэж төлждөг болоо. За Сарангоотгийнхоо амьдарж байгаа гэртээ бүр нэг нэгэнгүүд танилцлаа. Бүх юм ухаж гаргаж ирлээ. Тэгээд маш гоё цэвэрхэн амьдарт юм байна. Тэгээд би бас өөрөө нөгөө цэвэрхэн амьдрах дуртай болохоор юм цэвэрхэн амьдардаг айлд ирээд ингээд таарсан бас айгу гоё санагдчихэв. Тийм. Ямар ч гоё юм хэцэгцтэй тийм. Тэгээд одоо яг удаа сууж хагаад Сарангоото бүр ингээд дотн танилцъя. Тийм. Тэгээд дотн танилцсан гэж зүгээр үү. Юу гэдэг вэ? Дотн ярилцъя гэх үү? Дэлгэрэнгүй ярилцъя гэж тийм. Дотн ихэр чи арай хоёрын чанартай болоо. Тийм болох лөө. Тэгээд Сарангоо нэвтрүүлэг шийжсэн юм байна. Нөгөө YouTube сувгийн ганц хоёр бичлэг хальт үзчихсэн л та. Тэгээд үзэх юм байхгүй. Аюу мундаг ярьжсэн байхгүй юу. Тэгээд нэвтрүүлэгч бүр 4-5 жил хийжсэн биш. Монголд нэвтрүүлэгч хийж байгаа тэр нь яагаад нэвтрүүлгийнхаа ажлыг болоод Солонгост ирэх болсон юм бол. Би ч 16 таад анх 10 жилээ төгсөөд хамгийн анх Солонгост ирж исэн. Дөнгөж яг нөгөө нэг 10 жилээ төгсөөд гэр орондоо ч хоол хийж үзээгүй. Монгол хоолноос өөр хоол ирсэн идэж үзээгүй хүн чинь Солонгост ирээд 6 сар байж байгаа би буцчихсан байхгүй. Ер нь бол Монголд их сургууль сурахгүй гадагшаа явна гэдэг ийм бүр багын тийм бодолтой байсан. Тэгээ тийм болохоор Монголда яэшмэш ч өгөөгүй шууд ингээд гадагшаа яваад. Тэгээ тухайн үед бол ирээд амар өвдөө, хоолндоо одоод өвдөө. Тэгээд пионижом дэлгүүрээс одоо бичэн чихэр авч идсээр агаад амар тархлаад. Тэгээ сүултээ манай за миний үхээсээ өмнө эргээд. Тэгээ ээж болохоор айгаа хөөрхөн зүгээр миний охин хүрээд дээр ээж нь буцаагаад ингээд Солонгос руу явуулна гэд 6 сар Солонгост амьдарч агаад очоод тэгсэн чинь аав ээж намайг хоёулаа ер нь дахиж гадагшаа явуулахгүй гэд. Хамгийн гол манай аав ээж ч намайг ерөөсөө одоо юу гэдэг нэг чи их сургуульд ор, чи ийм мэрэгжлийн миний тим хувийн юмд ерөөсөө оролцдоггүй хүмүүс ахгүй. За миний хөөрөө мэд чи угаасаа чадна. Өөрөө л ингэх гээд. Угаасаа л нөгөө багын нэг юм байдаг штэ сурахгүй гэж бодсон байсан болохоор би одоо нөгөө сургуулгүй байж ах явцдаа. За би ямар ч ажил хийсэн хүний өмнө гараад нэг өөрийгөө танилцуулждаг тий. Нэг гоё чөлөөтэй ярьдаг болохын тулд би хөтлөгчийн сургалт гэж байдаг байхгүй Монгол. Тэнд ороод тэгээ нэг 3 сар тэр сургалтандаа сууж агаад Төсөлтийн баяр дээр би манайх нөгөө пороо бөгөөд 2-3 телевизэд пороо гэдэг нь үлээ. Нөгөө нэг шалгаруултанд ороод хөтлөгчийн телевизэд одоо хөтлөгчийн шалгаруултанд ороод тэгээ миний хамгийн анхны шалгаруултанд одоо TV5 телевизэд би орж исэн байхгүй юу? Маргааш над руу шууд яриад ингээ бэлэн нэвтрүүлэг байгаа эмэгтэйчүүдэд зориулсан. Тэгээ чи ингээ хөтлөгчөөр ажиллах боломжтой юу гэд. За. Тэгээд би шууд телевизэд орж исэн. Ерөөсөө нэг тийм хөтлөгч болно телевиз гэж юм бол надад байгаагүй. За зүгээр байж ахаар гэд орсон байхгүй. Тэгээ би бүр телевизэд орчоод 6 сарын дараа би нэг ийм ажил хийгээд байгаа юм шүү дээ. Телевиз чинь нэг ийм юм биш дээ бүр тэгж мэдчихсэн байхгүй. Би сая дээр
2 давхарт гарчаад нөгөө танай байрны чинь үнийг асуусан шүү дээ. Тэгэхэд 2 сая вон үнэтэй гэсэн шүү дээ. Яг тэр үед хүмүүс Солонгос ялангуяа Солонгос амьдарч байгаа бүх хүмүүс зүгээр ингээд дагзаа барьж юу сонсож байгаа гэсэн. Чансарын мани трачи. Яагаад гэвэл Солонгост 2 сая вон гэдэг чинь одоо Монголоор 5 сая төгрөг үстэй тийм. 5 сая гаруй төгрөг төлөөд ийм байранд амьдарч ийн гэхээр яг зүгээр шууд шулуухан хэлэх юм бол зүгээр миний толгонд юу бууж ирж байгаа вэ гэхээр ээж аав нь Монголоос мөнгө явуулаад чи ингээд сурахтаа анхаар гэдэг юм байна гэж бодож байгаа хгүй. Үзэгч маань ч гэсэн тэгж бодсон байна. Ээж аав чинь айгүй их мөнгө өгж явуулдаг баг. Айлсгүй болвол чи маш их өндөр цалинтай ажил хийдэг юм болов гэсэн ийм хоёр үнцэг гарчсан байхгүй. Тийм. Угаасаа би хэлсэн шүү дээ манай найз нөхөд гэр бүлийнхэн хүртэл чи одоо заавал ингэж 2 саяын байранд байх шаардлага юу байна гэдэг юм айгүй хэлдэг л дээ. Тэгэнгუთ би болохоор ийм за би Монголоос аав ээжээсээ яах дүү хичээсээ 100 төгрөгч авдаггүй. Аваачгүй. Эрэхтэйч би аваагүй. Аав миний онгоцны зардлыг төлсөн. За явах чинь гээд бусдын бол би бүгдийг өөрөө болгосон. Тэгээ би чи эрэхтэй бас өндөр хүдэ зээлмэл аваад хэрэг мэдхгүй. Тэгээ миний нэг онцлог би сургалтын төлбөртөө 100 төгрөгч бараг төлөөгүй бас. Тэтгэлэг авсан. 4 жил тэтгэлэгтээ сурсан 100%. Тэгэнгუთ чинь надад бас нэг юм давуу тал байсан. Яг миний эхний 1-2 жил корона гараад би тэр үед нэг онлайн хичээл сонсдог байсан болохоор тэр үед би битүү ажилласан. Бараг худалч хүнд би 24 цаг өглөө өдөр шөнө ингээд ажилладаг байсан баг. 2 ажил хийдэг. Ямар ажил хийдэг вэ? Зөөгч хийн. Тухайн үед чинь нөгөө бүх юм хаацсан. Тэгээ нөгөө педал байдаг үсэн штэ. Шигтанд цайны газар хөтлөө дахианы газар бүтэн жил тэр чинь нөгөө гаднаас хоолмол авахгүй дотроосоо хоолоо иддэг. Ингээд бүтэн жил дахиад идэж мэддэг. Тим газар дахианы газар тэгэл яг тухайн үед ажиллаж байсан цэвэрлэгээ чонсуу коронавиг үед бүх юм хаацсан тэрл байсан штэ яг. Цэвэрлэгээ хийдэг юм уу? Байлгүй. Тэр бүр аюу хийдэггүй. Би тэр хэлсэн штэ би ингээ өнгөрсөн ингээ амьдралаа харах. Одоо л нэг юм 50 цэгцтэй болж байгаа болохоос ш түүнээс миний амьдрал бүр ингээл зогсоо зайгүй л байсан. Ажиллаж байгаа компанида би 5 жил ажиллаж байгаа байхгүй юу? Ганцхан мессен дээр биш. Цэвэрлэгээний тий ажмаад мөнгө өгөөл би тэрийг хийж чинь. Тэр болгон дээр чинь тэгээд хүнд өгөөд яхаа би хийчихье гэл. Тэгэл тэр болгоноосаа ингээл мөнгөө хуримтлуулаад нэг тийм айхтар мөнгөтэй биш. Гэхдээ надад бол хангалттай боломжтой байдаг. Өөрөө ингэж ажил хийгээд өөрөө бүр яг нэг солонгос 0-оос ирээд ингээд бүх юмаа хасгаасаа шүү. Хасгаасаа ингэж гисэн гэж тоо мэдээг байхгүй юу? Яг одоогийн ингээд амьдарч байгаа энэ байгаа ингээд төрөх чиний ингээд амьдарч байгаа байр те ингээд чиний төрхийг харангууд нэг тийм баяал явхан гэсэн нэг тийм гоё тийм үү заа. Шо тийм мэдрэмж төрж байгаа байхгүй юу? Тэ баг ингээд нэг цагаан гартаа гэж ярьдэж штэ. Оо би хийж чадахгүй гэдэг нэг тийм ер нь тэгж амьдрах бол миний хувьд амжилт шүү. Тийм юм харагдаад байгаа байхгүй юу. За яг хөө мэдээж хүн гоё байранд амьдрах хэрэгтэй тий. Гэхдээ Солонгост хаана ч ийм гоё байр байгаа. Гэхдээ яагаад заавал ийм үнэтэй Gangnam гэдэг дүүрийг сонгосон гэдэг нь айгуу сонирхолтой. Манай ажил чинь яг энд Gangnam дүүрэгт. Тэгээд манайх чинь ингээд олон ийм газар байгаа бүгдээр Gangnam байхгүй. Би дандаа алхаал явчихдаг. 10 минут, 5 минут. Офсууд нь дандаа ойрхон гэх юм уу? Тэгэхээр чи надад нэг унааны зардал бас мөнгө төлөх шаардлагагүй. Тийм байна. Тэгээ ер нь ийм тухтай ядрах мадрах ажилдаа явах гэж ядрахгүй одоо юу гэдгийг даваа тал аюу ихтэй учраас л сонгож байгаа шүү дээ ер нь бол тийм. Солонгос улсад анх ирээд яг майнус одоо тий зээл тавиад хүүтэй мөнгө зээлээд ирээд эхний 1 жил 2 жил дээрээ хүн айгүйх шантардаг. Ялангуяа эмэгтэйчүүд маань Солонгост ирээд айгүйх шантардаг. Гэнт нөө хоолн тохирохгүй, таргалаад, үсэн унаад тэгээд айгүйх стресстэй тий царай алдтал тий. Тэгээ тийм шантарч ирсэн үе сарангууд байсан уу? Тэгээ ер нь буцъя гэж бодож ирсэн үү? Яа би энэ өстой новшин би энд юу хийгээд байгаа юм бэ? Цэвэрлэгээ мөвлөгээл тэгээ сураад байгаа мó, эсвэл мөнгө олох гээд байгаа мó гэх нэг тийм ганцаардах ч юм уу? Хурдан ээж аав дээр очиж гэл мэдээж байсан л хэлгүүд юм бэ. Байгаагүй гэд хэлчихвэл худлаа ярьсан болохоор. Гэхдээ нөгөө анханасаа би чадна гэдэг нэг юм зорилготой. Тэгээ би чинь нэг юм 10 эдтэй охин ирээгүй шүү дээ, тийм. Бас тодорхой хэмжээд нийгмийн одоо харилцаанд ороод үзсэн тий Монголд ч гэсэндээ би нийтийн байранд амьдардаг гэсэн байхгүй юу. Хийгэж мэгээд ер нь нэг юм жоохон амьдралаа бас үзчихэд ирсэн учраас ер нь бол нэг тийм шантарч бол үзээгүй. Гэтэ ёстой хүн харах юм бол шантархаар байсан. Яа тэгэхээр би цагаан уцтай миний виз дуусаад 6 сар 7 сар байсан байхгүй. За чи одоо ингээ Монгол буцаад чиний визийг сунгах боломжгүй. Монголоосоо дахиад виз мэдүүлээд сургалтаа ороо
гэдэг ийм юутай байсан байхгүй. Стан цаанаасаа бурханд ингэ наарсан юм байсан. 14 хоног Солонгост коронавигоос болоод энд визгүй хүмүүс визээ эндээс ямар нэгэн шинэ виз авах боломжтой болсон. Тэр үеийн таарад ерөөхдөө яг визээ сунгаж ирсэн. Тэр л амар хэцүү байсан болохоос амар ингээл биста чадан сургууль төгснө гэж шингуутай буцаад очивол ер нь бол бүх хүн миний гэр бүл мүл хүртэл надад ингээл итгэл алдрах байхгүй. Тэр мэрийга бодож амар ингэж шүд зодог байсан. Нууц биш бол сарын за дундаж орлого нь бараг цагаар хэд тавцаа авдаг хэлж боломжтой байна. Янз янз шүү дээ. Би ч нөгөө нэг сургуультай байгаа үедээ яг очиж ингэж ажиллаа зохицуулах нь ховор байсан. За. Гэхдээ ер нь бол 2 саяын байраа төлөөд арт нь бол хангалттай ер нь тэгэл амьдрах шүү дээ. Тэгээ хамгийн гол нь би чинь ингээ нөгөө нэг ажил хийхдээ цагаараа ингээл бас авч би чинь үнцэн ажилтан болохгүй шүү дээ. Тэр чинь миний мэргэжил чинь шал өөр юм чинь. Бараг 24 цаг ажиллаж байгаа байхгүй. Зарим юм тий. Ингээл цэвэрлэгээний мөнгө жишээлбэл тусдаа тий одоо юу гэдгийг тооцоо бүртгэл янз бүрийн зэби хийх юм тусдаа. Тэг би чинь онлайнаар юмнуудаа хийчихнэ. Зарим юмнуудаа бүртгэл янз юмнуудаа. Тэгэх болгондоо би ингээд цалингаа авчихна. Тэгээд хамгийн гол нь тэр хүмүүст ч гэсэндээ нэг тийм надад их мөнгө өгөөд байгаа зарлага биш. 2 3 хүний ажлыг ингээд зэрэг хийж байгаа болохоор 5 саяас бол нэг тэгэж буухгүй. 5 саяас буухгүй? 5 сая воноос уу? Тий. Вау, unbelievable. 5 сая воноос буухгүй юм уу? Тийш. Тэгвэл чи энэ байранд амьдарч болох юм байна. 2 сая хангалттай байранд өгөөд 3 саяын 2 сая байранд бүр үнэхээр ажилгүй амар хичээлтэй үед бол ямар ч байсан байрны мөнгө 2 саятай би бол. Тийм. Сард тийм. Гэтэ би нэг ийм сонин хүн. Амар юм тооцоотой би тэдийг олно, тэдийг зарлагт нь ийм надад ерөөс байдаг. Зарлаган дээр би ерөөсөө санаа зовдөг. Санаа зовхож хүсдэггүй. Орлогоо л нэмэгдүүлэх. Ер нь хим бас нэг химдэгч юм бишээ. Гэтэ ер нь орлогондоо л их анхаарал хандуулдаг. Дэлгүүр ороод ер нь бол нэг химний тийм тооцоо моцоо мөнгө төгрөг үнийг хараад л шууд тооцоо гэдэг юм уу хадгалдаг. Хэрэг мэдээж дэлгүүр орно штэ. Тий ер нь хүнсний дэлгүүр орлоо гэхэд хямдханаа бас олон жил амьдарч байгаа юм чи мэднэ. Тэгээд тэр чинь хүнсний харах шаардлагагүйгээс хямдхан. Хувцсны дэлгүүр орсон ч би амар брендинг дэлгүүр орсноо ингээл байхгүй штэ. Боломжийнхаа хэрээр тий жижиг юмнуудаараа орчин. Би өчтөр нэг яг нэг хэрэндээ тааруулаад Nike-ийн дэлгүүр ороод амьдралдаа анх удаа сая 600 мянган воноор Nike-ийн дэлгүүрээс хүссэн хувцснууд аваад гарч утсан. Өмнөөс тэгж байгааг байхгүй. Гівэн тарин солиорцсон. Гацарцсан. Нэр ингэсэн. 2 пүүз авах гэж орсон байхгүй. Гадуур явахдаа нэг өмсдөг пүүз тэрийг аваад тэгээд нөгөөх нь болохоор шинэ пүүз өмсөж ирсэн шүү. Тэгээд нөгөөх нь болохоор нэг жимдээ өмсөх 2 пүүз авъя гэж ороод тэгээ 2 пүүз авч ирсэн нэг биеийн тамирын өмд аваад тэгснэ биеийн тамирынхаа өмдөн дээр дахиад нэг подолк авах тэгснэ өмд аваад ингээ явсараад тэгээ зүгээр өөний авчи гэдэг нэг тэгснэ амар гимшижсэн. Ер нь яагаад би өөртөө ингэж ганц удаалж гисэн тийм байн бол биш болдог бол эрэгтэй хүн чинь тэгээ ямар байнга хуцаа солиод байгаа. Солонгост ирээд өөртөө одоо гүрийгээд хөдөлмөрөөрөө мөнгө олоод те сураад явж байгаа оюутнууд байгаа. Охтуудын хувьд ярьж байгаа шүү дээ. Бас амархаар гарч байгаа мөнгө олдог охтууд маш их болсон байна гэдэг мэдээлэл нүүдэлчин дээр баг өдөр болгон гарч ирдэг. Тэгээд солонгосын саяд тэгэхээр караокед ажилладаг, айскул нэг тийм мөнгө авдаг, тийм одоо тэтгэгч, тийм хөгшүүнтэй уулздаг ч юм уу те. Тиймэрхүү охтууд одоо баг л солонгостойгоо хөөрхөн охтууд дийлэнх тийм хийж яваа гэсэн нэг тийм яриа явагдаад байхгүй. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? Эмэгтэй хүн ингээ заавал нэг тэтгэгчтэй ингэдэг тэгдэг. Монголд ч биш Солонгост ч ямар ч ялгаагүй энэ. Хаач ярьдаг яриа. За яг тийм охтууд бол байна. Байж болно. Гэхдээ би бол харамсдаг. Хайран залуунаас. Тий. Би бол хүнээс ингэж мөнгө аваад үгүй сайн л үстэй. Гэхдээ ингэж хүний мөнгөөр амьдрах тийм хүн бол биш. Би охтуудынхаа бас боддог байхгүй. Өчнөө гой өөрийнхөө давуу талыг ашиглах маш олон гой цэвэрхэн боломжтой өсөж дэвжих боломжтой ажлууд байхад яагаад тийм амархан гэж би бол тэр одоо нэг караокены ажил тийм амархан гэж бол бодохгүй байна. Харлаа үсттэй хажууд нэг согтох хүн ингээд хэцүү ажилтаа ер нь. Йоо тэр тэгээд хэр болох вэ? Мэдгүй л гадаас сонсон гэдэг чи би нөгөө нэг энэ группт байдаг байхгүй юу? Яах юм бэ? Үнэхээр гой цэвэрхэн тэ чи одоо өөрийгөө хөгжүүлэх боломжтой маш олон ажлууд байгаа. Ямар ч хамт давуу тал байна. Гадаад хүн гэлтгүү. Ажил хайхтаа би
шүнжэнгөө ингээ хайдаг ус. Тэр чинь гоё ажил ингээл гарал ирэнгуут чинь айгу хурдан алга болчдөг. Тийм шүү дээ. Тэгээ шүнжэнгөө ингээ уцаа авахал нөө найзтайгаа хамт амьдардаг гэсэн байхгүй. Тэгээд манайс шүн босгол чи унтаагүй мүү гэл шүнжэнгөө тэгж ажилладаг. Би бараг 30 мянган жаа бөгдөг гэсэн өдөрт ажил олохын тулд хувцсны модель зөдөл гэл те тэр мэрэнд чи аюу хочин тийм намайг авахгүй шүү дээ. Амар гоё солонгос модель өгтөд байх чаа. Тэгээ тэгж яхад нэрээ юунууд бол байсан шүү. Одоо тийм караоке бишээ тэр нэг бараг л буруу гарах байсан баха тэр. Тийм зард бас зөндөө явждаг те. Зар биш мэдхгүй очихгүй юу моделийн ажил гээд. Яваад очингуут нь бараг нэг. Тэгээ би бүр ингээ гайхаад ингээ бүх студ чинь бэнийг давхарлаа ордог штэ. За. Тэгээ ингээ бэнийг давхарлаа орч ингээ харанхуу. Ер нь л нэг эвгөө. Тэгээ би тэр ажил мэрлийг асуугаагүй л те. Угаасаа за энэ бол хизээч студ байхаар газар биш байна. Тэгээ намайг харчаал өөстө цагийн тэд мэд те 40 50 маяг гэл ингээл. Тэгэл би за би гараад найзаагаа дуудаад ирээ гэд би гарчаасан байхгүй. Яг нь тийм цутаал байд юм тэр чинь би тэр бараг нөгөө нэг хүний 8 шиг байгаад байгаа байхгүй амар эвгүй газар. Яг нөгөө нэг ажил хайхтаа болгоомжтой байл гэж хэлэх гээд байхгүй. Гэхдээ маш олон маш гоё ажлууд бол зөндөө байгаа. За тэгээ Сарангогийн ер нь амьдралыг сонссон. Бас ер нь тий. Жохон сонссны юм уу? Жохон штий юу? Тийм үү яа. Үнэхээр маш их бие даацсан эмэгтэй шиг харагдаж байна. Анзаарагдаж байна ер нь. Тэгэд бие даах тусам эмэгтэй хүн ер нь эрэгтэй хүнийг жоохон гол хандлагатай болдог бах те. Өөрөө ер нь энэ үзэл бодолтой санал хэлж гэнэ үү? Ер нь жоохон багасаа бие даацсан байсан. Манай сая 10 жилийн нэг найз Солонгост сурж агаад явсан байхгүй. Тэгээ тэр тэгчээс чинийг сонио багтаа нэг том хүн шиг хөхтэйсэн. Тэгээд одоо бодохоор яг нэг тийм. Яг нь энэ бол зүгээр миний л онцлог л байхгүй. Тийм. Тэгэхээр багасаа Солонгост ирсэн хойноо биш ер нь Монголд байхтааш тэр эрэгтэй хүн дээр бол хизээч би яг ийм залуутай л уулзмаараа яг ийм залуу надад тохирно гэж бодож исэн залуутайгаа тохирч уулзчихсан удаа надад нэгч байхгүй юм л. Эксүүд ярих юм бол нэг 2 ба түүнээс дэш таг олон тоон дээр л ярина штэ. Тийм ямар ганц байсан шудлаа яриад байх. Эксүүдээ харахад бол тэгэл яг миний бодож исэн тийм хүмүүс биш байгаа даахгүй. За. Тэгэхээр мэдрэмжээрээ би яг мэдрэмжээ дагдаг хүн бэлээ. Тэгэн гут чинь одоо би нэг эрэгтэй хүнийг юм байх хэвээр тийм байх хэвээр гэл нэг тийм надад угаасаа байхгүй. Эрэгтэй хүнийг гэсэндээ би нэг эмэгтэй хүн юм байх хэвээр мөстэй хүн болго өөр штэ. Үнэхээр өөртөө арчаатай эрэгтэй байна уу? Би өөрөө миний зан чанар чи юу лээ? Тэгээ өөртөө арчаатай цэвэрхэн ийм эрэгтэй хүн. Гэхээр чи би тэрийг нь харчиж байна. Зан чанарын хувьд жишээлбэл би бол нэг тийм хүү хаагаар баян ингээл юм яриалтай байсан нэрэ хаана явж ийн яаж ийн гэл ингээл тийм эрэгтэй хүн байна штэ. Гэтэ тэр чинь бас тохирдог эмэгтэй хүн байна. Гэтэл би чи өөрийгөө мэдэж байгаа байхгүй. Надад нэг ийм хүн таарахгүй дээ. Хэцүү дээ бит хоёр. Би ч өөрийгөө зовоно энэ хүнийг ч зовоно гэж байгаа юм чи тэгэл тэрэн дунд чи тэгэл бүгдийг л харна штэ. Би тэгвэл Сарангоо гэдэг бүсгүйд ямар эрэгтэй хүн тохирохын ингээд чамайг дүгнээд нэг хэлээд зүг. Би ер нь чамайг хэр дүгнэж чи нэг шалгаад зориулаа. За хамгийн түрүүнд маш цэвэрч байх хэвээр. Замбраатай байх хэвээр. Хоол сайн хийдэг байх хэвээр. Сарангоо хизээ яаж жаашч уурлж исэн тэрийг төвчж тисэх хэвээр. Өөдөөс нь хэрэлдэж болохгүй. Сарангоогийн байршуулсан тэр бүх юмнуудыг яг тэр чигээр нэмэх зэгцтэй байх хэвээр. Энэ нь биш үү? Тэгэхээр чи би нэг амар бүр робот шиг тий одоо юу гэдгийг би бол гэхдээ ийм робот ажууд байх гэдэг үү? Харин тий. Яг нэг би тоглоомоор тийм юм ярьдаг л та. Гэхдээ эрэгтэй хүнийг өөрийнхоороо байлгах бас дургу. Гой нэг эрэгтэй хүнд ингээд дагуулдах тийм эмэгтэй хүн чинь нэг бас нэг юм арай нэг хамгаалтанд ингэж байх дуртай. Яг над тэр сайн гоё юм лээ. Эрэгтэй хүн ямар үед өөрийнхоороо байдаг гэж. Яг тэр хүнд ямар ч шаардлага тавихгүй одоо чи ингэсэнгүү тэгсэнгүү те чи ингэж тэгэж шаардлага тавихгүй тэр хүнийг зүгээр ямар мундаг юм бэ чи чадчих шүү чи сайн байх шүү гэх үед эрэгтэй өөрийнхоороо байж чаддаг. Эрэгтэй хүн өөрөө тэр бүгдийг сэтгэхэд хийгээд явж чаддаг. Яг ингээд эмэгтэй хүн хажуунаас нь дарамтлаа шахаад ингээд тэгэхээр юмны урдуур нь ороод ингээд тэгхгүй би чадна гэж юу? Би яг тэрийг сурсан. Сурсан юм уу? Яагаад тэгэхээр
сурсан биш багасаа сурж харж өссөн гэх юм уу. Тэгэн гоо чинь би аав ээж хоёрынхоо амьдралаас ингээл харахад манай аав ээж хоёр яг л тиймсэн байхгүй. Эрэгтэй эмэгтэй хоёрын байран солигдсон. Яг тэгэхээр амьдрал болдгоо юм. Ээж ингээл бүх гаднах ингээл те аавын эр хүний хийх ёстой ажлыг хийгээл аав гэртээ манай бид түрүүлсэн шүү дээ айгүй цэвэрч юм бай бүх юмыг ингэж зэгцэлд эмэгтэй хүнээс бүр илүүгээр нөхөөс тутгааргүй юм байдаг байхгүй. Тэнгуү чи яг тухайн үед нэг залуу хүмүүс нэг тийм байран солигдчихгонгууд тэрийг би ингээ хараад за эмэгтэй хүн бол эр хүний урдуур орж болохгүй юм байна. Тэ хитрхээ бие даацсан бүхнийг ингэж тэг тэнгуү чи нөгөө нэг сүр сүлт гэдэг шиг эрэгтэй хүн бүх юмыг чадхаа болчдөг. Чадна штэ. Уг нь ёстой эрэгтэй хүн бол тэгэл юмны урд ингээл мандалал чадахгүй ч чадна. Би тэгтээ яг тийм харваажийн чадахгүй юм дээр нь би эрэгтэй хүнийг чаднаа чи чадна штэ. Амар тэнийг хийцэн байсан. Ямар хөөрхий ямар мундаг юм. Жохоо худлаа тийм жүжигчин зам бол надад байдаг. Тэгжээж эрэгтэй байхгүй. Тийм тэгжээж эрэгтэй хүнийг хөдлөгдгөл юм байлээ нэрээ. Өдөө хэлсэн штэ нөгөө нэг түрүүн бас намайг ингээд ууралж яхад дугаа аймаа болно штэ юм ярьж болно штэ гэхдээ би хизээш эрэгтэй хүнтэй хэрэлддэггүй ямар сони яг харин тийм миний зам болохоор уурлахаараа дугаалчдаг байхгүй тийм бас жоохон хэцүү хамаг юм ингээд хаагаал ингээд таг болчихно тэгээд уур гарсан өнөө ингээд ярилцах дуртай яг хөө тэрийг ойлгох хэрэгтэй болов түүнээс би ингээл ойрлж чарлаа чи стай тэгсэн юм надад тийм зам байдаггүй. Тэгэхээр магадгүй хэрэлдэж суудаа байхгүй. За Солонгост ирээд ер нь нэлээд хэм үзээд сургуулаа төгсөөд одоо ингээ ажилдаа 5 жил ажиллаад ер нь бол ингээ гоё цэгцэрчлээ шүү дээ. Одоо ер нь хүнтэй сууй хурдан хань жилдээ одоо хүүхдээ болъё гэж яг бодож эхэлж байна уу? Айсгүй бол би болоогүй юм шүү. Надад хийх юм зөндөө байна гэж бодож байна уу? Болоогүй байна гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол одоо яг карьер хөөх гэдэг маань би өөрөө медиа чиглэлээр төгссөн. Тэгээ би хэлсэн шүү дээ өглөө би entertainment газартаа уулзсан гэдэг. Ер нь бол миний бас нөгөө бас л нэг дотор байгаа нөгөө насанд хүрсэн Сарангогийн өсөл мөрөдлөг ер нь entertainment талдаа Солонгосын entertainment өөрөө ямар хөгжилтэй байлээ. Монголтойгоо ингэж гоё хослуулж юм хийх айгүй зорж байгаа. Тэгээ багаар уулзалтууд хийж байгаа. Тэгээ би нөгөө 5 жил ажилласан ажилласаа ер нь бол одоо ингээд бүгдээ чөлөөлж байгаа. Багаар бүгдийг хайж чадахгүй шүү дээ тэр чинь. Орондоо хүн олох юм чинь. Тийм. Тэгээд яг нэг өөрийн гэсэн брендинг гэх юм уу? Ер нь ингээд үүсгээд яг карьераа хөөгөөд одоо болсон Сарангоо болно гэж бодоод. Тийм байна. Тэр карьер дунд нь одоо YouTube суугаа үргэлжлүүлээд хөгжүүлэх бас явж байгаа бах тийм. Тийм шүү дээ. YouTube чи юм байхгүй юу? Би ч өөрөө телевизэд ажиллаж байсан болохоор өөрийн гэсэн телевизэд болно гэж би боддог байсан. Гэтэл одоо цаг үед чинь YouTube чинь зүгээр телевиз л байхгүй юу? Би тэндээ тийм шүү дээ. Ямар ч нэвтрүүлэг хийж болно те. Ярилцлага юу чөлөөд. Тэгэхээр ер нь бол бас миний карьерийн нэг хэсэг бол ер нь YouTube гэж бодож байгаа. Би одоо зүгээр яг YouTube-ээс нь 6 жилийнхаа туршлагаас Сарангоо гэдэг хүнийг дүгнэхэд чамд бол YouTube хийхэд бол айгүй гоё тийм өвөгдлүүд байгаад байгаа байхгүй юу? YouTube-ий чинь хин дуртан бас хийдэг юм биш. Яг би бүгдийг хийгээд үзгэж хэлдэг ч гэсэн тэр олон хэдэн мянган хийж байгаа хүмүүс дундаас хэдэн л нөгөө өсөрч буудаж гарч ирдэг байхгүй юу? Тэгэхээр чамд айгүй гоё тийм тууштай байдал айгүй чухалтай. Өвөгдөл байна. Тэгээ тэрэн дээрээс нь тууштай байдал. Тэгэл одоо би чинь энэ 6 жилийн хугацаанд чи 9 шидэл юм хэлээ шүү дээ. Мохбан, дасяа, тэгээ танаа зочлын ажлын жор юу ерөөсөө юу л хийж тэ. Тэр дундаас өөрөө нөгөө мэдрэмжээр яг ингээд энийг хийх юм байна. Би энийг сайн чаддаг юм яа. Яг тэрийг авах. Тэгэхээр чи одоо ингээд явах юм бол тэрийгэ дорхноо олоод мэдчих واخа. Тэгээд YouTube-ийг хөгжүүлээд ер нь тий өөрөөс чинь бас яг YouTube талдаа асуух юм зөндөө байгаа сон бай. Тийм үү. Бас тийм амар юм шүү дээ дөнгөж. Бүх юм өөрөө харин яг тийм байгаа. Мөнгө авш. За хотлоо юу таринах би тэгж харагддаг гэж юу. Хөөе тэгтээ ер нь бол өөрөө баг ингээд онлайн юм сургалт хийсэн ч болно шүү дээ. Би тийм бас амар санаа зовдөг. Би ингээд нөө онлайн сургалт Монголд тэгээд тийм байж болно л да. Инхээр нэг. Гэтэ би бол тэгж боддог. Хүн ер нь мэдлэгээ зарж л амьдрах хэрэгтэй. Уг нь бол тэгж энэ мэдлэг чадварыг чинь зүгээр нэг мөнгө төлөөд олоогүй шүү дээ. Юмыг би төгс хийх гэдэг байхгүй. Би хэрвээ тийм сургалт мургалт хийх юм бол би бүр үнэхээр хүмүүст хоёрын оронд юм их дургу хүн. Тийм. Вау гэтэн юм хийжээс би харна хөөс хоёрын оронд YouTube ингэж хийдэж шүү гэдэг нэг 10 бичлэг тавьчаа тэрнээсээ мөнгө аваад байвал муухай шүү дээ.
Би гэхдээ бас яг тийм тэр зам нь миний яг энэ YouTube тууштай хийхдээ айгу нөлөөлж байна. Харин тийм. Амар олон юм ингээл бичлэг хийчихэл нэг санаад нийцгүй жоох юм баг. За болиё гэдэл хайчдаг тийм. Уг нь тэгмэргүүлээ гэдэг юм. Зөндөө юм ярьлаа. Тэгээ баг хоёлоо гэр танаа зочлоо биш подкаст хийчихсэн. Харин туслаа юм очив. Цагаа харсан чинь баг цаг. Тэгээ хамгийн гол нь энэ донд чинь миний яриаггүй юм баг 80% байгаа байхгүй. Тийм дараад гэж байгаа тэгвэл бүр нэг танаа зочлогоо хийсэн юм чинь подкастаар хоёлоо дахиад бичлэг хийж байна. Тэгээ өнөөдрийнхөө бичлэгийг хоёлоо гоё ингээд дуусгая. Яг Солонгосоос дөнгөж ирээд удаагүй шантраад явж байгаа охтуудтай. Оюутан охтуудтай. Яг чиний насан дээр ирж байгаа тий. 20, 21, 22, 23 та охтуудтай хандаад яг юу гэж зөвлөмөр байна. Нэг гой зөвлөгөө өгөөд хоёулаа өнөдрөх бичлэгийг дуусгав. Тэгээ тийм яг бодож ирсэн. Би нөгөө нэг Солонгос охтуудын групп гэд байдаг байхгүй юу? Яг тэн дээр ингээл яг л миний нөгөө үеийг ингээл бичээл ихч нараад ажил олдохгүй байна. Мөнгө зээлээч гэлтэй ингээл янз янз юм байдаг байхгүй юу? Үнэхээр тэрийг хараад бүр ингээд яг миний өмнөх үе ингээл бодогдол. Би бол одоо ингээл дүүнартай хүүбэ манай сургуулийн дүүнер мөнөртэй хаа нэг хоол авч өгөхийг бодоол те ингээл аль болох туслахыг хичээлдэг. Өөрөө нөгөө зовлонгийн тулаад үтцсэн учраас манай дүүнер мэдэндээ тэгэн гут чи ингэж байгаа байхгүй. Би бол бүр яг хөтөд ингэж л хэрвээ Солонгост ирэхээр бол зүгээр нэг сэтгэлийн хөдлөлөөр очиод болно, ажил хийн. Би сургалтын төлбөрийг олно. Үгүй хэцүү шүү. Үнэхээр хэцүү. Хэрвээ би сургалтын төлбөрөөр төлдөг байсан бол би чадахгүй штэ. Би бараг шантарсан байгаа хаа. Үнэхээр сурах сонирхолтой байгаа, зорилготой байгаа бол Монголдо хэлний бэлтгэлийг хий. Хэлний бэлтгэлд энд ялгаа байхгүй. Орчинд нь очиж сурна гэдэг хэлний бэлтгэлээ төгсөхдөө би ярьж чаддгүй л байсан байхгүй. Мөнгөний тал дээр яг чин үнэн чишээр миний эцэг их надад мөнгө өгөх. Би Монголоос мөнгө авч чадах уу? Чадахгүй бол чи тэрийг бүгдийг өөрөө хийн. Хийцүү. Би өнөөдөр болж ийн гэж намайг битгий хараарай. Би төлбөрөө төлөөгүй учраас болж байгаа шүү. Төлж байгаа хүмүүсийг харахад аюу хэцүү. Сураад байгаа нь мэддэхгүй мөнгө олоод байгаа. Тийм. Тэгээд сүүлдээ тэд нар чинь ингээд шантраад сургуулаа хийчихад байгаа байхгүй. Хайрын залуунаас хайрын сургууль. Дахиж сургуулаар ирэх ямарч боломжгүй. Монголд очиж сурчна гэл. Тэгвэл яах гэж ирсэн цаг алдаа тийм үстэй. Аль болох Монголд хэлийн биш Солонгос сургуулийг төгс. Үнэхээр их боломж байгаа шүү. Өөрийнхөө хүссэн мэргэжлэр. Гэхдээ төлбөр төлөхгүй бай. За яг эцэгхэн төлбөр төлж байгаа л хамаа олгож ажиллаа хийгээд байр хоолныхоо мөнгийг олчихно. Үгүй бол хэцүү. Хитрхи битгий залуу байна гэж одоо нөгөө шоу цэнгэ найз нөхөд шопинг яасан тэгж битгий дэми юмд мөнгөөр. Ялангуяа амар шоуддаг тий. Би бүр ингээ гайхаад идэх байхгүй аюу их уудаг. Тэгэл яг 20-д залуу. Би өөрөөс нь 20-д шоудж исэн гээг өглөө. Тий би чинь бол тийштэй ажил хийдэг. Нийгмийн харилцаанд орсон. Гэхдээ намайг ингээл шоудах чи би өдөр чинь шүнжин ч юм уу 5 дахь болгонд бол гарахгүй штэ. Тодорхой хэмжээнд гарна тэгэх болгонд ээж айгу хөөрхөн штэ ингээд хувц сунаар сонгож өгнө. Бараг шартаад ивчжээл бантан хийж өгнө. Тэгээ нөө итгэдэг. За миний охин яасан ч байсан те. Буруу замаар орохгүй ч гэдэг юм уу. Итгэдэг болохоор тэр итгэлийн ч гэсэндээ алдахгүй гэж ингэж амар хичээдэг. Тохируулж өөрийгөө мэдрэх хэрэгтэй чи үнэхээр согтдог бол заавал тэр гэж согтоод өөрөө мэдж байгаастай согтоод сайхан юмд хүрдэг юм нэг ч байхгүй. Тухайн үедээ гоё байна, найз нөхдөйгөө гоё байна. Тэрийг яг мэдрээд үз насанд хүрсэн хүн тий. Гэхдээ ер нь бол Солонгост бол хэрвээ чи сургалтын төлбөрөө, байрны төлбөрөө өөрөө олно гэж байгаа бол тэр болгоноос бүр тис хөндлөн бүр ингээд нүднийхээ шүдэгчнийхээ ажуур нүднийхээ вирусыг гаргалт байхгүй. Сарангоо гэдэг хүнийг анзаараад байхдаа ээжтэй маш их хайртай юм шиг харагдсан. Тэгээ ээжтэй гоё бас дуу зориулаад гаргацсан байсан тий. Тэгээ дуу дуулж байгаа бичлэг хүртэл байсан. Одоо гоё ээж нь энэ нэвтрүүлгийг үзээ сууж байгаа гоё энэ камерлаар харж байгаа ээжтэй нэг гоё сэтгэлийнхаа үгийг хэлээд тэгээ хоёлаа яг өнөөдрөх бичлэгийг дуусгая. За байл. Заавал нэг уйлуулж дуусгах гэдэг нь яах гэдэг нөр. Айгу уйхан болсон. Би чинь бас хирургийн юм нулимс. Тий. Нулимс туслуулдгүй байсан чинь тэгэл юм л уйлал. Тэгээ тэр нэг дуу гэж би дуулаагүй шүү тэр чинь аяар хийсэн байхгүй. Тэгээ айгу гоё. Бүр тэгтээ амар сэтгэл гаргаж ирсэн. Яагаад тэгэхээр би яг ээж минь анх удаа Солонгост бүр анх удаа гадаадад юм урагшаа явах хичээлсэн болохоос сонгоцсон цууж анх удаа үзэж байгаа. Тэгээ тэр үед нь ер нь нэг юм дүрсийн тэр уг нь влог хийсэн байхгүй юу влог. Тэгэл гаргачих гэж бодож ирсэн. Тэгээ бас гоё ингээ нандин юм чинь ер нь бас дуу чинь бас гоё штэ. Ер нь ээжтэй зориулаад би Монгол тагтааш дээр дуучнаар дуулуулдаг ч юм уу дуу хий. Өөрөө мэдэж штэ ер нь хүн гоё сэтгэл гаргаж дуу өгч ямар сайхан бэ. Тийм тэгэж бодож ирсэн. Тэгээд
цаг үеийн айгуу гоё таарад яг өөрийнхөө хүснээр монголоор доолуулсан чи амар сонин сонсогдоод. Тийм тэгээд яг солонгос дуу бол хийсэн. Гэхдээ тэр үг мүг бүх юм би бүр айгуу нарийн сэтгэл гаргаж яг ээжтэй ингээд өстө нэг дуун мөргөл гэдэг шиг хийстэй яг нэг солонгос болохоор жоохон ойлгоогүй юм шиг байлээ. Сэтгэл нэг монгол үг сонсч байхгүй болохоор. Гэхдээ ер нь бол миний ээж бол яг одоо нэг монгол одоо нэг дайчин ганц эмэгтэй гэлээ яг тэр үнд би нэг тийм дуртай биш. Гэхдээ жинхэнэ нэг хоёр охиныхоо төлөө ёстой нэг хүүтэнд хөрч халуунд халж те одоо бүр хизээж бит хоёрыг юун дээр ч орхиогүй айгу мундаг эмэгтэй байхгүй. Залуу байсан те өөрийнхөө бас ингээд туртай аймаа хөөгөө ч юм уу ингэх боломж зөндөө байсан. Хизээж тэгээгүй тэгээд айгу гоё хүмүүжүүлсэн гэж би бас ээж байгаа боддог. Маш гоё итгэдэг те охтуудтай итгэдэг. Баян ингээл нэг би ээжтэй загнуулж үзээгүй шүү дээ. Хүмүүс ингээд бас итгэдэггүй би ээжтэй загнуулж үзээгүй. Чи өстэй ингэсэнгүү тэгсэнгүү чи ингэж явах хэрэгтэй гэж би хэлээг зүгээр л тэр хүнд үлгэрлсэн байхгүй бүх юм аа. Гэртээ орж ирэх гэр цэмцгэр тэ гартаа гарсан ч хүнтэй амар гоё харилцдаг. Одоо миний нэг энэ нэг бүр нэг өөрийгөө амар дардаг зан ээжийн зан ээж намайг аюут хийдэг гэсэн байхгүй ингээл баяр маяраар ингээл 10 жил мэлж ингээл бандраас ингээл захиа махаа шоколад ирэхээр би ингээл их зан гаргаа их зан ч юу аах вэ ер нь нэг тийм хүүхнээс хүүхдээр нь байлга гэдэг юм жоохон үзэлтэй байхгүй би 10 жилдээ ирэхэж мөн ирэхэл тэгэхээр юу ч надад байгаагүй тэнгууд ээж намайг тэгдэг гэсэн байхгүй миний охин чамаас хөрх охтууд зөндөө байгаа чамаа сайхан зөндөө байгаа хүнийг хинч байсан хүндэлж харц яаж ч явж болно бүр яг тэгэж ингээд заацсан дараах цэрэг би ээжээ хүний өмнө ингээд ойлгондоо ч юм уу дараах гээд ойлгондоо энэ өстө нэг ядруухан явж энтэй харьцаж яадیں۔ Хөрөөсөө тийм байхгүй манай ээжийн найзууд иргэн тойрон бүгд мэднэ. Өстө бүх хүнтэй ингэж яг нэг зангаар харьцдаг юм дахгүй. Тэгээд тэр болгоны чинь ингээ харчингууд чинь миний хувьд бол их багш байгаа юм чам амьдралын тий. Тэгээд сая ингээл ирээл хамт байх бол миний нэг мөрөөдөл байсан. Ээж байгаа гадаадд тавьжрах нөө далай үзүүлэх гээл тэгдэг штэ. Тэгээд тэр болгоны хийсэн. Хийхдээ өшөө илүү үзүүлэх хэрэгтэй юм байна. Тэ гой зүйл харуулах хэрэгтэй байна гэдэг бас юм урам зориг авсан гэх юм уу. Гэтэ би яг ээж танд жилээ тойлох гадна. Чи захид хаадах уу? Энэ завлуулах гэдэг. Миний үдий зэрэгтэй яваа. Тэ одоо нэг бие даацсан ч юм уу хүмүүс намайг яаж шаарч болно. Гэтэ би бол өөрийгөө хангалттай зөв явж байгаа гэж боддог. Тэр бол яг миний ээжийн л хүмүүжил ахгүй. Тэгэхээр яг өдий зэрэгтэй намайг амжилттай гэж харж гэнэ үү, сайхан байна гэж харж гэнэ үү. Тэр болгон маань ээж тантай минь холбоотой шүү. Танийхаа одоо үлгэр дуурайл танийгаа харж өссөн болохоор би бол ингэж хэлэх дуртай. Буруу амьдрах ёсгүй. Тэгээ би дундэрээ ч гэсэндээ тэгж хэлж байсан. Би айгу зөрөөд тэ ээж хаан заримдаа үгийг ингэ сонсохгүй юм шиг хэрнээсээ хамгийн чухал зүйл нь би яг ээж хаан төлөө ээжийнхаа одоо бодох юм бол би зөв амьдрах ёстой гэж боддог бүх зүйл дээр. Тэгэд яг ингэж бодох ингэж сайн сайхан явж байгаа юм бол ээж таны минь нач шүү. Тэгээд таньдаа маш их хайртай. Охин нь одоо ямар ч байсан өшөө олон гой сайхан зүйл үзүүлж харуулж сайхан цаг хугацааг хамт өнгөрүүлнэ гэж бодож байгаа шүү. Тэгээд ээжтэй маш их хайртай. Ваа. Ямар гоё юм. Би бүр яг дагаад ойлгочихдаг. Сарангоо гэдэг хүнийг яг анх орч ирээд яг миний дүгнээд харж байсан Сарангоо гэдэг хүн бас яг ингэж ярилцаад үзсэн чинь ингээд миний бодол бас өөр болчихсон. Юу гэж харсан юм? Юу гэж харсан? Тэргээ шүү дээ хэлээд баяа ирэх охин зүгээр энд ингээд мөнгө уурч ятаасан. Тэгж л атсан байгаа. Угаасаа л тэгж боддог. Үгүй яа тийм чадчих штэ тэгж харагдчих. Тэгээд яг ярилцаад ингээд суугаад ярилцаад үзсэн чинь бас тэс ондоо бас туулж үзсэн амьдрал чинь ч гэсэн өөх гэх бүр гайхахаар тийм сонирн байгаа. Сонирн байна. Яриаг үзэл зөндөө хэлээд байгаа шүү. Зөндөө байна гэдэг. Тэгээд дараа гоё Сарангоогоо YouTube суугаа хөтлөөд бас нэлээ итгэвтэй болоод ирэхээр нь бас бид нэг уулзаад гоё подкаст хийгээд те гоё амьдралынхаа талаар нэг гоё хууч хөөрөөд
Буулаас гоё юм байна. Надад өнөөдрийн ярилцлага айгүй гоё байла. Тийм айгүй сонирхолтой байла. Би чинь баг нөгөө ганцаараа амар утсан чи бүр ярих хэрэгцээгээ баг хангаад байгаа юм шиг. Айгүй их ярьчлаа шүү дээ. Гэхдээ YouTube ингээ ганцаараа ихэр ярих юм болтдог юм бил. Би ганцаараа л яриа сууж байдаг. 6 жил ганцаараа хангаас байгаа. Тийж ярьдаг хүн байдаг юм шиг. Би бол хүнтэй ингээ яриа суух юм бол би бүр юугаар ч ярина заяа. Бүх сэдвээр ярина. Гэхдээ ганцаараа ингээ ярихаар амар сонирхолтой юм бил. Нэвтрүүлэгч бол нэг зоригтой зочинтой байдаг гэсэн болохоор ярьчаад байдаг. Яг гоо тэр темп руу арай ороогүй л энэ. Хичээнэ. Тэгээ өнөөдөр ямарсан танилцсандаа маш их таатай байна. Тэгээ гэртээ ураад гэрээ гоё үнэхээр илэн талангуй үзүүлж харуулад тэгээ гоё бас амьдралынхаа талаар нуулгүй илэн талангуй бүх сэтгэлээ явуулаад ярилцсанд маш их баярлалаа. Үзэж байгаа үзэгчдэд маань ч гэсэн маш их таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Тий. Удаан танаас ч нэвтрүүлгээ хийгээг үнэхээр өнөөдөр гоё байлаа. Тэгээд сарангуудаа дахиад баярлалаа. Үнэхээр их баярлалаа. Зүгээр. Надад ч гэсэндээ гоё ялаа яста. За тэгээ өнөөдрийн минь танаас ч нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийн хавшлгаар уулзлаа. Түр. Бай. Баярлалаа.